компаниуд эмэгтэйчүүдийн ур чадварыг үнэлэх болсон ч удирдах түвшний албанд хүрэх зам онхол доголтой хэвээ байна. За энэ дээр болохоор ингэж штэ тийм компаниудын орлого нэмэгдэхэд эмэгтэйчүүдийн тусалцаа их байдаг болсон. Нөгөө талаар ур чадварыг нь компаниуд одоо үнэлдэг болсон. Өмнө нь бол бага үнэлдэг байсан байх нь шүү. Гэсэн хэрнээ удирдах түвшний албанд эмэгтэйчүүдийг одоо авах нь бас л тийм бүрэн дүүрэн биш инхэл донхолтой болчихжээ гэсэн байна тий. За тэгээд өнөөх л уян хатан цагийн хуваар хууль тогтоомж зөвлөхүүдээс зөвлөгөө авах мэт гэх мэт алхмаар жагсаалтуудыг сонсов. Тэгтэл Мария Уолсо ярьж эхлэв. Бараг 70 насыг шүргсэн ч улс төр буй эмэгтэйчүүдийн дуу хоолой цогтой тэмцэгч Мария бол шийдэмгийн нэгэн. За хоёлаа одоо маш сайн дажгүй гоё байна. Гэхдээ дахиад энэ ирүүний зуултыг дахиад салгаж өг. За тэгэд Мария бол бүр ингээд 70 нас гарцсан хэрнээл эмэгтэйчүүдийн дуу хоолой цогтой тэмцэгч юм байна те. Гол нь шийдэмгий гэж байгааз. Тэгэхээр бид нар эндээс нэг юм харах юм бол эмэгтэйчүүд шийдэмгий байхдаа ер нь сул байдаг. Тэгэхээр ер нь шийдэмгий байх нь өөрөө одоо давуу тал болоо явчих чинь те. Тэгэхээр би бол шийдэмгий байхад нэлээд суралцж байгаа. Чиний хувьд ямар вэ? Суралцаж эхэлсэн. Сайн байна. Эхэлсэн байна. Өмнө нь бол ямар байсан? Өмнө эргэлзээд ингээд шийдэж чаддаг. Би шийдэж чадахгүй. Хүмүүсээс асуудаг гэсэн чи бас тийм байсан уу? Аягийг асуудаг. Би бүгдээсээ хүртэл аягийг асуудаг. Харин тийм. Тэгэхээр зэрэг шийдэмгий байна гэдэг бол өөртөө ихтэй эмэгтэй хүний нэг одоо чухал зан чанар байх нь тийм ээ. За тэгээд гол бэрхшээлийг бид ингэж харах хэрэгтэй гэж өөртөө их ийхүү өгүүлв. За тэгэхээр ийм юм байна. Эмэгтэйчүүд яагаад өндөр албан тушаал гарахгүй те ийм байгаад байгаа юм бэ гэсэн чи ерөөсөө тэнд нэг учир байсан л юм байна шүү дээ. Тэрийг нь одоо энэ хоёр зохиолч ингэж харж байна те. За эр хүн толинд өөрийгөө харахтаа өөдөөс нь сенатор ширтэж байна гэж хардаг. За багш нэг уншия. За эр хүн толинд өөрийгөө харахдаа өөдөөс нь сенатор ширтэж байна гэж хардаг. Одоо би ингээ камер руу харж штэ тэ. Камерны цаана азар энэ камер ч одоо толь шиг харж байгаа ш надаа. Тэгээд би ингэж харахтаа би одоо нэг шавтайгаа амт ном уншиж байгаа хүн биш тэ. Би хэрвээ эрэгтэй хүн байх юм бол бүр сенатор болцсон те одоо тэгээ сенатын гишүүдтэй ном уншиж байгаа ч юм уу тийм байдлаар харах нь шүү дээ эрэгтэй хүн бол за тэгвэл эмэгтэй хүн болохоор яадгийг харин эмэгтэй хүн хизээш тэг бие тоодоггүй. За тэгэхээр эмэгтэй хүний өөрийгөө тэгж харахад нь түлхэц зэрэг. За тэгэхээр би одоо юу гэж бодож байна гэхээр зэрэг би одоо бол шавьда өөрийгөө би сенатор байна гэж харахад нь би одоо их хурлын гишүүн би эсвэл одоо тэ их хурлын дарга байна эсвэл би одоо засгийн газрын гишүүн байна сайд байна эсвэл одоо өндөр албан тушаал ийм хүн байна гэж өөрийгөө төсөөлөхөд нь түлхэц болох хэрэгтэй. Учираас энэ номыг гаргасан юм байна. Би болохоор бас шавнартаа одоо чи бол үнэхээр гоё дуулж чаднаа. Чи бол дуучин. Би шавнараа дуучин гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэгтэн түлхэц болохын тулд хүч хэрэгтэй байсан байх тийм ээ. За тэгээ цааш нь уншлаа. Өмнө нь сонсож байгаагүй нэг зүйл нүдэн нэг шиг санагдав. За ингэж нь хараа. Өмнө нь сонсож байгаагүй нэг зүйл нүд нэг шиг санагдсан. Арай өөрөөгөөс түрүүний уншлагнаас за сурвалжныхаа үеэр ингэж удаан хэлнээраа хэл оролцолдох юм уу? Ер нь ингээд нөгөө хүнтэй ярихад хүн миний яриаг ойлгохгүй, дуулахад ингээд нөгөө дууны агуулгыг хүн ойлгохгүй нэг ач холбогдлохгүй хүмүүсийн чуугалдаал энэ төр тэгээд байдаг. Яагаад гэхээр үгийг нь тэр хүний зүрхэнд хэлж өгч чадахгүй байгаа. Яагаад зүрхэнд хэлж өгч чадахгүй вэ гэхээр одоо жишээлбэл нухацтай хэлхийн тулд арай жоохон удаавтар. Жишээлбэл саяныхыг үе үеэр нь салгаад дууны үг яадаг вэ гэхээр дандаа үе үеэрээ салцсан байдаг. Хорвоод намайг төрүүлсэн тэ хороод намайг төрүүлсэн гэх юм бол болохгүй. Тэрнтэй адилхан саяныхаа задлаа хэлээд өгдөө.
Сурвалжилбийнхаа Аха. Сурвалжилгынхаа